Амар мэнд байна уу? Та бүхэндээ 9 цагаан хүслийн ёроолыг уншиж танилцуулах гэж байна. Энэхүү ёроолыг та өглөө сэрэнгүүтээ орой унтахдаа өдөр бүр сонсож хэвших аваас 9 цагаан хүсэлт нь саадгүй биелэл болох болно. За ингээд та бүхэндээ 9 цагаан хүслээ уншиж танилцуулъя. Эрүүлэнхийн хүсэл. Эрүүл биед сарвал ухаан оршино. Эрүүлэнхий ухаас илүү эрхэмдээд жаргал үгүй. Хамаг монголчууд минь шимтэй монгол хүнсээ шилд сонгож хэрэглээд агаар усандаа хариусаад амьсгал бүрдээ уужраад хөнгөн шингэн байж өшөөжлээгүй байж тэнүүн тэгш байж тэргүүн нь өндөр байж эвэн нэгдэн насан туршдаа эрүүлэнх саруул сайхан эрч хүчээр дүүрэн өнгө зүсээр тунлаг явахын эрхэм нэгэн хүсэл нь дүүрч явах тугай. Эдийн хүсэл. Эдийн хишиг эзэндээ эрдмийн хишиг оюунда эд гэдэг хүний энэ биеийн хэрэгцээ эхээс төрсэн цагаас энэ насан туршийн хэрэглээ билээ. Өргөө гертэн тохилог, өөрийн биет нь тухлаг, өмсдөг зүүдэг нь бүрэн, үздэг хардаг нь бэлэн, иддэг уудаг нь нэлбэг, эдэлдэг хэрэгэлдэг нь бүрэн, дундуураа дүүрэн, хурдан унаатай, хур хөрөнгөтэй, хувь хишиг нь арвин байж, сүрэг мал нь өсөж, сүү цагаан бэлхаж, аман тостой, даа хангаадаа өргөлтэй, их дэлхийдээ ээлтэй, эзэн оршуудаа инрэлтэй, эдийн тэнгэр дэвээгдэж, нүнжиг дүүрэн нүрийн буянтаа явах, эдийн хүсэлт нь дүүрч явах болтугай. Танин мэдэх хүсэл. Мэдлэг гэдэг мянган үгийн тайлал, мэдэхгүй гэдэг мянган үгийн таглаа. Хүмүүн гэдэг нь ухаан орох цагаасаа учир ихийг мэдэж, орчин тойрноосоо эхлээд олон зүйлийг таньж, амьдралын суурь чадвар, арга ухаанд суралцдаг билээ. Хотод олон та бүгдийн хорвоогоос тайллаа олж, сав ертөнцийг таньж, сайн мууг ялгаж, жам ёсыг таньж, жаргал зовлон ухаарч, өв соёлоо таньж, өвгдийн ухаанд нэвтэрч, тарих оюунаа дэлж, таньж мэдхийн хүсэлт нь биелж, дүүрч явах болтугай. Эрүүлэнхийн хүсэл, эдийн хүсэл, танин мэд хүслээ дүүргэж чадсан хүмүүнийг бие зассан хүмүүн гэдэг ажээ. Харилцан хамтрахын хүсэл. Олны хүч олмгүй далай гин, олонтой бол баянтай гин, хүмүүн болгонтой хүндэтгэлтэй сайхан харилцаад хүсэл зоригоо мэдлцээд хүч чадлаа нэгтгээд 13 шигээ нийцээд атгасан шагаа шигээ багцраад ачил үүлэндээ нэгтраад дэмэндээ дээс мэт ирчилж дэлгэрэх үйлсийг дүүргэж халуун бат итгэл доор харилцан нэгдэж хамтран бүтээхийн хүсэлт нь биелж дүүрч явах болтугай. Ханийн хүсэл. Ганц мод гал болдгүй гин, ганц хүн айл болдгүй гин, хос хосоор туулах хорвоо ертөнцийн жамаар, арга бэлгээр тэгшрэх амьдралын хуулиар, аавын голомт залгах хөвийн үрийн ёсоор, айлын гал бадраах хүүхэн үрийн заяагаар, зан сайдтай ханилж заяагаан өргөж, удам сайдтай ханилж угсаагаа тэтгэж, улстаа өрх нэмж, уул осондаа өргөл нэмж, өргөө гэрийн хос багнан болж, өргөн хорвоог туулах хос жигүүрэн болж, өнгө хоршоо тэгшиглэх хос аялгуу болж, үр зүрхний итгэл хос амраг болж, хайр хайрандаа бэхжиж, хамтын зүтгэлдээ дэвжих ханийн хүсэлт нь биелж дүүрч явах болтугай. Үрийн хүсэл. Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод нахиалдаг, хайр дээр чинь хайр нэмж, халуун бүлд чинь жаргал нэмж, биеэст нь биелж, бэлэг оюунаарт нь хүмүүжих, удмыгт нь залгаж, ургийгт нь тэтгэж, ухааныг чинь өвлөж, учхийгт нь өргөжлүүлэх, алдар нэрээр чинь овглож, ард түмэндээ танигдах, өтлөхт нь өргөж асарч, хөгшөрхөд нь хөлийгт нь хучах, хүрээгүй газарт нь хурж, хүслийгт нь гүйцээх, очоогүй газарт нь очиж, оюунигт нь залгах, охинтой хөвөөнтэй болж, олон сайхан үр садтай болж, өнөр өтгөн болж, ил хүүтэнд ээн тэгш явах, үрийн хүсэлтэн биелж дүүрч явах болтугай. Харилцан хамтрахын хүсэл, ханийн хүсэл, үрийн хүслийг гүйцээж чадсан хүмүүнийг гэрээ зассан хүмүүн гэжээ. Эзэн эрхийн хүсэл. Дуудах нэрийг эцэг их өгдөг, дуурсах алдрыг өөрөө олж авдаг, үгээр нь шинжиж
Үлсээр нь танина. Аав ээжийн үрс болгон ажил мэргэжилтэд эзэн болоод авьяас чадвараараа тодроод товоогоод аймаг улсдаа хүчээ өргөөд ард түмнийхээ хүндлэл хүлээгээд төрдөө түшигтэй тэнгэрт үнтэй газарт гавьяата галтаа цогтоо олныг оройлж түмнийг түүчээж хүмүүний дайтай хүмүүн явах эзэн эрхийн хүсэл нь биелж дүүрж явах болтугай. Инх амгалангийн хүсэл. Нуур амгалан бол нуус амгалан, төр төвшин бол түмэн олон нь амгалан. Их Монгол улс минь инх амгалан, эдгэн саднаараа сэтгэл амгалан, төр улс минь төвшин амгалан, түмэн ботсон төгөлдөр амгалан. Амар амгалан ашид мөн хоршин тогтнох инх амгалангийн хүсэл нь игнэгт биелж дүүрж явах болтугай. Мөн хоршин хүсэл. Огторгуун салхин оосроггүй орчлонгийн түмэн мөнхгүй гин хүмүүн үүсгээс аваад хөх Монгол оршихоос эхлүүлээд төдийгөөс өдий хүртэл 40 олон зуун жил мянган жилийг өртөөлөөд тэр хүчрхөг өндөр дээд эсийн үргэлжлэл болоод өнөөдөр бид нь оршиж байна. Хөх монголчууд цугаараа хөрстийн хаанч үр удмаараа үргэлжилж, үйл бүтээлээрээ үргэлжилж, үлгэр түүхээрээ үргэлжилж, үлдээж өвлүүлэх их сайхан орон, эрхэм нандин соёл бүхнээрээ үргэлжлэх мөнх оршихуун хүсэл нь биелж дүүрж явах болтугай. Эзэн эрхийн хүсэл, инх амгалангийн хүсэл, мөнх оршихуун хүслийг гүйцээж чадсан хүмүүнийг төрөөн зассан хүмүүн гэжээ. Мөнх тэнгэрийн хүчин дор агуй их суу залын ивэл дор Монгол түмэн минь заяан ундиж, заман тэгшэрч, ерөөл бэлэг дэлгэрч, эсэн цагаан хүсэл нь тэгш дүүрэн биелж байх болтугай. Хурэ, хурэ, хурэ.